өнөөдөр бүгдээрээ амраах тайвшруулах йогыг хамтдаа хийцгээе. Хамгийн түрүүнд хүүхэд байрлалаас эхэлнэ. Өвдгөө утасныхаа хоёр ирмэг рүү явуулаад хойшоо хөл рүүгээ суугаад хүүхэд байрлал руу шилжихээс өмнө гүнзгий амьсгал авч гаргаад амьсгалаа мэдрээд хэсэг сууцгаая. Тэгээд хоёр гарыг урагшин сунгаад эрүүгээ эсвэл тухай газар нуруугаа сайхан амраагаад толгоогоо амраагаад газар руу хүнд хицээрээ дүүр амьсгалъя. Амьсгалах явцдаа толгоогоо хоёр тийш нь хөдөлгөөд тухандаа массаж хий. Нүүрний булчингууд сайхан амарч байгааг анзаараарай. Хүүхэд байрлалаасаа бүгдээрээ папи буюу жижиг нохой байрлал руугаа шилжин. Хоёр гарыг урагшин сунгаад ташаагаа яг өвдөгнийхөө дээр харалтаа үлдээгээд дух газар эсвэл эрүү газар. Мөрөнд ирж байгаа ачаал хэтэрхий их байвал эрүүн дээрээ биш тухай газар тавиарай. Энэ байрлалаас бид бүхэн Спинкс байрлал руу шилжинэ. Хоёр гараа газар тавиад тохой бас газар. Арцаг ташааг газар руу буулгалаа. Хоёр гараараа тохоогоороо шуугаараа газрыг эсэргүүцээ доош түлхээд цээжээ дээш нүргэнэ. Гэхдээ мөрөөжхнээсээ хол үзүүгээ урт толгоо ороогоороо дээш өндөгөөд гисрүүгээ амьсгалъя. Цээж нээсэн, ингэр цээж нээсэн байрлал. Умдагны ясаараа газар руу түлхээд эндээс хоёр өвдгөө нуглаад үлмийгөө дээш нь доош нь хэд хэдэн удаа хөдөлгөөд чаагаараа гадагш нь дотгош нь эргүүлээд хоёр үлийг буцаагаад газар руу буулгалаа. Зүүн талдаа ташаагаа нээх байрлал. Өвдгөө нуглаад зүүн талынхаа өвдгийг нуглаад яг ташааныхаа харалтаа гадна талд нь авчирна. Тэгээд цээжин хэсгээ газар руу буулгаад духныхаа доор хоёр гараа дээр нь давхарлаж тавиад толгоогоо амраая. Гүнзгий амьсгалъя. Цээжээрээ өндөлөө хоёр тохоогоо газарт буцаагаад тавилаа. Зүүн гарыг урагшин сунглаа. Баруун гараа доогуур нь оруулаад зүүн тал руугаа эргэлээ. Нуруугаа мушигсан байрлал. Нурууны дээд хэсэг буюу далыг хоёулангийн газар руу тавиад баруун гар маань зүүн өвдөгний гадна талд зүүн өвдөг маань нугалсан байгаа. Харцаа зүүн тал руугаа зүүн гар руугаа зүүн гараа дэлгээд хоёр мөр маань хоёулаа газар руу ойртсон хүрсэн байхаар буцаад эргэлээ. Хизээ газар Спинкс байрлал руугаа ирлээ. Хоёр тохой руугаа тулаад энэ удаад баруун хөлийг нуглаад өвдгөө баруун ташааныхаа харалтаа гадна талд нь авчираад арцаг ташааг нийлээ. Гидс рүүгээ уушиг руугаа гүнзгий сайхан амьсгалаад эндээ үлдээ. Бүгдээрээ нуруугаа мушгина. Гэхдээ энэ удаад баруун гарыг урагшин сунгачгаа зүүн гараа доогуур нь оруулаад баруун тал руугаа эргэлээ. Дал мөрийг газар тавиад зүүн гар баруун хөлний гадна талд доош нь баг зэрэг түлхэж яхаар
Хаарц баруун тал руу, баруун гар руугаа. За буцаад эрэглээ. Доошоо хараад хоёр гар тохоогоо газар руу түлхээд спинкс. Эндээс цээжээ булгаад, толгоогоо булгаад хоёр гарыг урагшин сунгалаа. Эхний ээлжинд баруун гарыг зүүн хөлтэйгөө дээш нь үргэе. Амьсгалаа авлаа. Амьсгалаа гарахтаа буулгалаа. Одоо эсрэг талтаа зүүн гар, баруун хөл буулгалаа. Дахиад хоёр удаа баруун гар, зүүн хөл буулгалаа. Зүүн гар, баруун хөл буулгалаа. Сүүлийн удаа баруун гар, зүүн хөл буулгалаа. Зүүн гар, баруун хөл амьсгалаа авлаа. Гарахтаа буулгалаа. За толгоогоо хоёр тал дээр нь ээлжлээд амраая. Хоёр гараа доороо толгойнхоо доор ивэж болно. За буцаад хоёр гарыг урагшин сунгаж агаад энэ удаад хоёр гар хөлөө зэрэг үргээ. Амьсгалаа аваад гурван амьсгал. Гэцээрээ дөөр амьсгалээ. Хоёр хөл гарнаас нь хүн татж байгаа юм шиг, урагшаа хойш татж байгаа юм шиг урт сунаа. Гэхдээ дээшээ бас өндөр амьсгалаа гарахтаа буулгалаа. За энэ удаад хоёр гарыг биеийн хоёр талаар доош нь амраалаа. Энэ удаад хоёр гарыг хойноо уулзуулаад салаавчлаад дал мөрийг хойгороо ойртуулаад цээжээ өргөлөө амьсгалаа аваад дараагийн удаа хоёр хөлийг дээш нь өргөлөө. За хоёр гар маань биеэс хүндий дээш өргөгдөжихоор мөрөө чихнээсээ хол үзүүгээ урт дундагныхаа ясыг газар руу түлхээд за амьсгалаа гарахтаа бүгдийг нь доош нь амраалаа. Цээжээ буулгаад, толгоогоо буулгаад, хөлөө буулгаад. За одоо бүгдээрээ дээшээ хараад хэвтээ. Эрэглээ. За тэгээд өвдгөө нугалсан байгаа. Өвдгөө цээж рүүгээ ойртуулад хоёр тишээ найгаж хөдлөөд нуруундаа массаж хийгээд удаанаар мөн гүнзгий амьсгалаа авч гаргаад тайван сайхан. Хоёр хөлийн улийг газар руу буулгалаа өвдгөө нугалсан хэвээрээ. Хоёр гарынхаа дунд хурууг хөлийнхөө өсгий рүү ойртуулад гүүр байрлалыг хийцгэн амьсгал авахад арцэг ташааг дээш нь өргөөд далыг хойгороо ойртуулад за гидс маань сул өгзөөний булчин сул гуйны булчин идэвхтэй гуйн завсаа яг юм авчулж байгаа юм шиг. За тэгээд алхуурхнаа доошо буулаа буцаа. За хоёр өвдгөө хоёр тийш нь ээлжилж буулгаад урууны доод зэгийг сайхан мушгаад суллаад үгүй. За хөлөө ингэж хөдөлгөх явцдаа гүнзгий сайхан амьсгалъя. Биеийн төвд ирлээ. Баруун хөлийн шагайг зүүн өвдөгний дээд талд тавиад зүүн утас сүглэх тасгал. Хоёр гарыг зүүн хөлний гадна талд тавьчраад хоёр хөлийг цээж рүүгээ ойртуулад гүнзгий амьсгалъя.
зүүн хөлийн хураанууд өөртөд нь харагдчихаар хөлөө өргөсөн байгаа зүүн хөлийг баруун хөлийн гадна нэрмгээр суудлын мэдрэлд дагаа сунж байгааг ажиглаад хитрхи хүчлэхгүйгээр за хоёр хөлийг биеийн төв рүү авчирч агаад зүүн тал руугаа буулгалаа. Яг энэ хэвээр нь баруун гараа дэлгээд харц баруун тал руу эндээ гүнзгий бөгөө тайван амьсгалъя. За буцаад биеийн төв рүү хоёр хөлийг авчираад одоо эсрэг талдаа зүүн хөлийн шахаг баруун өвдөгний дээхэн талд тавиад зүүн утас сүглэг тасгал хоёр гар баруун гуйн дээрээсээ барьсан байгаа. За тэгээд баруун хөлийн хураанууд харж болох үйц өргөгдсөн байгаа. Тэгээд гүнзгий амьсгалъя. За хоёр гараа тавиад хоёр хөлийг биеийн төв рүү авчирч агаад энэ удаад баруун тал руугаа яг энэ хэвээр нь буулгалаа. Тэгээд зүүн гараа дэлгээд харц зүүн тал руу гүнзгий тайван амьсгалъя. За хоёр хөлөө дээш нь өргөөд биеийн төвд авчирлаа. За тэгээд хоёр хөлөө суллаа доош нь урт сунгаад шавасана буюу бяцлаглалын хамгийн сүүлийн байрал дээр ирье. Ингэж энэ байрлалаа авахдаа баруун гараа цээжин дээрээ зүүн гараа гидсэн дээрээ авчираад амьсгалаа мэдрээд хэсэг эндээвэлдээ амьсгал хамраар орж ирээд цээж уушгийг дүүргээд дараа нь гидсийг дүүргээд гидсээ тэлж байгааг мэдрээрээ амьсгалаа гаргахад гидэс хонхойж ороод цээжний булчингууд сулраад амьсгал хамраар гарч байгаа. За тэгээд хоёр гараа доош нь суллаж тавиад ингэр цээжийг нээгээд мөр доошоо сул нүүрний булчингууд сул хөл гар газарлуу хүнд гидэс сул дотор эрхтнүүд доошоогоо суларч өндөрч байгаа. Амьсгалаа мэдрээ. За эндээсээ хэдүүлээ хэрвээхээ байрлалыг 5 амьсгалын турш эзгэе. Дэше арч хилцэн хэвээрээ хоёр хөлийнхөө улыг нийлүүлээд арцыг ташаага нээгээд өвдгөө нугалсан байгаа. За тэгээд арцыг ташааны дотор хэсгээр, гуйны дотор хэсгээр сунж байгааг мэдрээд өвдөг газар руу хүндрээд эцээрээ дүүр амьсгалъя. Амьсгалаа доош нь арцыг ташаа сунж байгаа хэсгүүд рүүгээ чиглүүлээд хэдэн удаа гүнзгий амьсгал аваад гаргаарай. За хоёр гарынхаа тусламжтайгаар хоёр хөлөө дээш нь өргөөд өвдгөө нийлүүлээд за өвдгөө нугалсан хэвээр нь хоёр өвдөг нийлсэн. Гэхдээ хоёр хөл маань гуцны хоёр талын ирмэг рүү хоорондоо зайтай. За бүгдээ эмчэнэ өөрийнхөө хүссэн хугацаагаар үлдэцгээе. Дотор гадаргүй өөрийнхөө бүх биеийн хэсгүүдийг мэдрээд амьсгалаа мэдрээд оюун санаа, сэтгэл санаагаа тайвшруулаад эндээ үлдэцгээе.